Үзэг дээрээ. Наа нэ ни но ну но ну. Үсгүүд нийлээд уй боллоо. Уюуд нийлээд уг бүтлээ. Би ийм ичтэй. Бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаасоо. Хамстаа байхдаа илүү хүчтэй. Хамаг бүхний үтэ чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана үзэгчтэй. Сайн байцгаана хүүхдүүдээ. Аливаа хөгжилтэй өсгүүд байна уу? Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүдээ. Хүүхэд бүр өсөг болж, үг бүтээж, үйлж уншдаг нэвтрүүлэг бол хөгжилтэй өсгөө. Баярлалаа. Өсөг болгон уралдаж тоглож, хоорондоо гүйлдэг цагаан толгойн өрсөлдөөн. Энэ бол хөгжилтэй өсгүүд үлээ. Ингээд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын хүрээлэн сургуулийн гигэн цэцэг багштай 3-ын ангийн Улбар Шарбаг. Яг одоо миний зүүн гарт аль нийслэлийн ерөнхий боловсролын 3-5 сургуулийн гал эрдэнэ багштай 3-ын ангийн Зэнхэр боо. Үзэгчтэй хүүхдүүдээ үг бүтээж уралдаж тоглохдоо бэлэн үү? Ямар сул юм бэ? Альваа бэлэн үү? Юу яг одоо үзэгчтэй хөгжилтэй өсөх нэвтрүүлэг эхлэж байна. Ингээд нэвтрүүлгийн эхний үеийг мэдгүй хүүхдүүд ээ? Юу лээ? Сонсъё, харъя, бодъё, тийм үү? Нэгдүгээр үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Тэгвэл яг одоо хүүхдүүдээ эхний үгийг бүгдээрээ дуу чимээний тусламжтайгаар олж мэднэ тийм үү? За тэгвэл бүгдээр нүдэн ач. Хоёр үетэй нэр үг юм биш хүүхдүүдээ. За нүдэн нэгэд одоо хоорондоо ярилцаарай. Ямар дуу чимээ бэ? Хоёр үетэй нэр үг шүү хүүхдүүдээ. Багууд анхаараарай. Хоёр үетэй нэр үг гэдгийг сайтар бодолцож хоорондоо ярилцаарай. Ингээд үг бүтээх цаг эхэллээ. Цаг дуслаа. За цаг дуусчихё. Тиах гэж одоо ямар үг бүтээсэн бэ чи? За. Яа юу сонсогдсон? Дуу чимээс юу ойлгосон? Нугас. Нугас юм уу? Тийм нугас. Тэгээ юу тиах гэж бичсэн юм бэ? Хадгалсан уу? Зөв шууд нь гарч ирэхгүй ш. Өсгүүд нь гарч ирэхгүй нөө. Чиний хувьд? Намайг гар гэсэн. Гаргасан болохоор л гарцсан яадаг тий. Нугас гэхэд ямар тээ өсөг орсон ч яадаг тий. За тэдний багийнхыг харах уу? Тэдний багийнх нугас гэж бүтээсэн юм тий хүүхдүүдээ. Сингэр багны яагаад нугас гэж бүтээсийг олж мэдсгээ. За хонгоо хэдэн удаа дарсан бэ? Нэг үү? Ангийнхан тэгээ дарчаад тагсан дар гэдэг юм тий. Даршгүй дарчаад тагсан зөндөө тий. За яагаад нугас гэдэг үг бүтээсэн бэ? яг жоохон нугас шиг дугараадсан. За. Чиний хувьд нугас харж ирсэн юм уу? Хараг Хараагүй юу? Чи харж байсан.
За яг ингэж дуурдаг уу? Тий. За тэгвэл сонсъё. Чи нэг дугаар үзэлтэй. Зурж чадахгүй. Чадахгүй нөө. За чиний хувьд. Надад ч бас нуус шиг л сонсогдоод байсан. Нуус гэдэг нь өөрөө хоёр үгтэй нэр үг мөн үү? За үеэр туслаа үзүүлэх үү? Нуугас. Нуугас. Зүү. Зүү хөгтүүд ээ? Зүү. Гэтэ зүү хариулт юу юм бол бүгд олж мэдэх үү? Нугас биш ч байж магадгүй шүү дээ. Нугас бол биш байна. Энэ бол галуу байна хөгтүүд ээ. Саяын дуу чимээг бол галууг гааглах гэдэг дуу чимээ юм биш үү? Заа ёо. За мөн галуу маань өөрөө нүүдлийн шоу тийм үү? Одоо Монгол оронд байгаа юу? Байхгүй, яг зөв. Ягаад гэхээр одоо хүүтний үйлрэлсэн болохоор дулаан орон руу ниссэн байгаа тийм үү? Яг зөв. Галуу гэж ийсэн. Харин тэгсэн би сонсчихсон шүү дээ. Тэгээ та нар ягаад найз байгаа үгийг авахгүй те? Харин тэгтээ намайг гар гэдээсэн. Гар гэдсэн үү? За тэгвэл дараагийнхаа үгийг бүтээгт амжилт хүсье. Бүгд одоо барьбарнд суурай. За анхаараарай. Цэгэр баяхан байна уу? Оо ямар ондаг вэ? Улман шар баяхан байна уу? За тэгвэл нэвтрүүлгийн 1-р үеийн 2 дахь үг. Энэ бол нэг үетэй нэр үг хүүхдүүд ээ. Алгадчаа зүшнэ өгч авъя. Нэг үетэй нэр үг шүү хүүхдүүд ээ. За бүгд цаг ирлээ. За анхаараарай. Үзэгчтэй багууд мань аль хэдид үгээ бүтээсэн байгаа харагдаж байна. За яагаад нуугтаад байгаа юм бэ? Сайн уу? Сайн. Чи л айгаагүй үстэй зингэр багш сайж байгаа юм уу? Айгаагүй үстэй тий. Айгаагүй үстэй. Ахаагүй. Аа Ман үзнэ. За. Тэгвэл яагаад тойл гэдэг үг бүтээсэн хэлчих. Тойл шиг ингээд нэг хараадсан болов. Чиний хувьд? Адилхан уу? Хар тий. За. Чиний хувьд? Ингээд өссөн ингээ олдоод ингээ өөр хараадсан болов. Тойл нь ер нь тэгж харддаг юм уу те? Тий. За. Тэгвэл цэнгэр багийнхны ягаад тойл гэж бүтээсэн үг харъя те? За. Сайн уу? За. Ягаад тойл гэж үг бүтээсэн бэ? Яагаад гэвэл талент хараад байсан. За чиний хувьд? Тойл шиг харагдаад байсан. Тойл шиг харагдаадсан уу? За тэгвэл тойлонд ер нь яа тийм? Тойлонд ингээд муухай царайтай, гой царайтай харж уваадаг. Зүв. Зүв хариултыг олж мэдээ тэхөө. Зүв хариултыг тойл мөн байсан болов уу? За, зүв хариулт бол тойл мөн байж баяр үргээ. Гэхдээ аль баг маань төрүүлж хоогоод харсан юм бол
Улбар шар баг шүү. За баяр хүргэе. Одоо харин юу лээ? 3 дахь үгийг олж мэдгөө. 3 дахь үг юу болохыг олж мэдмээр байна хүмүүс ээ. Энэ бол 2 үетэй нэр үг шүү. За ёо. За ингээ бүгдээрээ студид нэгэн сонирхолтой эд зүйлийг харснаар олж мэдэх юм биш үү? За ёо. 10 9 8 7 6 5 4 3 За бид нөхдүүдээ бэлэн муу цаг одоо үг бүтээх цаг эхэллээ. Цаг дууслаа. Анхаараа нөхдүүдээ цаг дууссан байна. Дандаа улбар шар багаас эхэлсэн юм жоо. Энэ удаа цэнгэр багаас эхэлнэ. Сайн уу? За. За, дөрөв гэдэг үг бүтээсэн байна тийм үү? Аха. За, морь унжсэн нэр нь. Унжисан. За, дөрөв яах зөрөлтэй лээ? Одоо юу гიშгэх. Яг зөв. Чи өмнө дөрөв гიშгэж үзчихсэн үү? Морин дээр зүгээр л сууж исэн. Яг дөрөв гიშгэж үзээгүй те. Аха. За, тэгвэл бүгд улбар шар багаас уу те. За, сайн уу? Оо бүр дөрөв мөрөөгөө барьцсан. Яа яваа юм. За, яагаад дөрөв гэдэг үг бүтээсэн? Морин ундаглах. Морь унжсэн гэсэн үү? Унаглал унжисан. Унах уу? Оо, за. Чи морь унжсэн үү? Унжисан. За. Хизээ унжсэн? Хаана унжсэн? Хөдөө. Хөдөө юу? Өнгөрсөн зун уу? За чи Унжисан. унжсэн үү? Дөрөв дэрийг гიშгэж гард юм уу? Яаж гард вэ? Чиний хувьд? Дөрөв дээр гიშгэж гарна. Оо, зүг. Зүг хариултыг олж мэдэх хүмүүс ээ. Зүг хариултыг олж мэдэх үү? Цэгэр багийнхан байна уу? Улбар шар байна уу? Ямар ондог юм бэ? Саяг одоо зүг хариултыг олж мэдцгээе. Зүг хариулт бол дөрөв мөн байж баяр үргээ. Дөрөв гэдэг үг хоёулаа зүг бүтээж Монгол авах вэ? Бидний өв соёл уламжлалаа тээж явж байгаад нь баяр хүргээд хоёр багта хуйланд нь хоноог нь өгж байгаа шүү. За юу. За баяр үргээ. Танаас авсан шүү. Дөрөв гэдэг нь мормалд мордохдоо эсвэл буухтаа бид бүхэн хөлөө тавьж гардаг зүйлийг буюу тэр гიშгдэг зүйлийг нь дөрөв гэж нэрлэдэг байх нь тийм үү? За тэгээд имэйл, тохош зэрэгт хамтдаа ингээ байдаг байх нэ. За дөрөв нь энэ дотроос үл та хэд анзаарсан хурдан морины дөрөв гэмэл илүү жижигхэн хөнгөн болж эхэлнэ. За юу. За иймэрхүү болохоор энгийн унлаган зориулсан дөрөв ах нь. За юу хүмүүс ээ. Бүгдээрээ хамтдаа түргээ илгэлж үзцгээе. Ингээ түргээ илгэлэх хөх байна уу? За танахаас айлуу хин бэ? За чи гараад ир. Үүсэг гараад. За үүсэг. Сайн уу? Тана. За танаас түргээ илгэлэх хөх байна уу? Зээ үүсэг гараад. Тун их гарч ирэхийг хүссэн шүү дээ. Сайн уу? За. Ингээр ингэнэ. Бид хоёрт нэвтрүүлгийн зүгээс нэг түргээлхийг өгөн заяа. А тэрний өмнө хоёр өөрсдөө түргээлийг хийлнэ. Илэрий галуугаар иргэн дээвэр эргэлдэнэ. Улбар шар багийн хөгжөөний жишээ байна уу? За. Одоо цэнгэр багийг сонсцгоо. За билнэ үү? За микрофон авч ягаад хэлчих. Нэг удаа удаан 3 удаа хурдан шүү. Таны нэр талынаар, таны нэр талынаар, таны нэр талынаар. За одоо харин хүүхдүүдээ өнөөдрийн бидний хэлэх ёстой түргээлэг бол арын уулын 15 тарганы 5 ясан тарган тарга бай.
гэдэг түргээлэг байх нэ. Арын уулын 15 тарганы 5-аас нь тарган таргагүй. Арын уулын 15 тарганы 5-аас нь тарган таргагүй. Ойлгомжтой юу? За илээд өсгөө. Арын уулын 15 тарганы 5-аас нь тарган 5-аас нь тарган таргагүй. 15 уул тарган 5-аас нь 5-аас нь тарган таргагүй. За баяр хүргэе хөөхдөө. За дэдлээ. Цэгэр баг сонсъё. Арын уулын 15 тарганы ёо. За бид хоёрд амархан түргээлэг хэлээд би. Их бормоор баг бормоор. Ойлгосноо? Их бормоор баг мөр. Баг бормоор. За 3 доортой. Их бормоор баг бормоор. Их бормоор баг бормоор. их бор мөр Баг бормоор. баг бормоор. За Их баг мөр их баг За яа. За одоо join-ийг сонсч. За их бормоор баг бормоор. их бормоор баг бормоор. Их бормоор баг мөр баг бормоор. Их бормоор баг бормоор. Их За бормоор мундаг баяр хүргэе. За суудлаа сууч хоёроо. За. Үзэгчдээ одоо энэ хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой эхлэх бэлэн болсон байна. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Сэгэр баг байна уу? Улбар шар баг байна уу? Тийм ээ, үзэгчтэй. Яг одоо бид бүхний 2 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Ингээ улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Димчээрээ. Сэно. Бэлэн үү? Сандарч байна уу? Сэгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг урьж байна. За ямар тактик боловсруулсан бэ? Тактик байгаа юу? Номоо сайн уншсан уу? Уншсан. Номоо сайн уншсан уу? Тэгвэл яг одоо асуултыг сонсох уу? Гэхдээ энэ өмнө үзэгчтэй хүүхдүүдээ бүгдээ хамтаа улбар шар багийн нууц үсгүүдийг тайснаа урьдцгаая. 1 үсэг, 2 үсэг, 3 үсэг, 4, 5, 6, 7, 8, 9. Стайл юм байна. Байж та холбоог юм бах та тий хүүхдүүдээ. Бүгдээ энэ асуултыг сонсгоо. За тэгвэл бидэнд асуулт хэлж өгөөч. Буруу зүйл хийгээд түүнээсээ сайн үр давгар гарна гэж боддог хүн байдаг. Ийм хүнийг ямар үзэлтэй хүн гэдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Тэр цаг яваад 15 Нүүлийн үгээр гэсэн. Хариулт олж чадсан уу? Тэгвэл үсэг нээх боломж ихшлээ. 4 үсэг нээн. Хэд үсэг нээх вэ? Хамгийн их үсэг. За хэд үсэг вэ? Хурдлаарай. 6 За нэгрээ. За үү. Ахаа 3 үсэг нэ. Нэгтгэн. Хамгийн аль нь? Энд үү? 2 дахь нь уу? За 2 дахь үсэг. Үсэг байна. Энэ юу вэ? За дахиад 2 үсэг нэгрээ. Нэг боломж ашиглаарай. Нэг Хамгийн ихний үсэг үү? 3 дахь 3 дахь үсгийг нээцгээе. буруу үзэл. Зөв хариулт олсноо. Тэг буруу. Итгэлтэй байна. Дахиад нэг үсэг нээх боломжтой шүү дээ. Эхнийх нь нээчих. Буруу үзэл. Хариулт олсноо. Олсон бол хариулт хэлээрэй. Буруу үзэл. Хариулт. Зөв. Зүгээр баяр хүргэе. Буруу үсгийг зөв хариулсаар та бүхэн багтаа 3 оног авсан байна. Баяр хүргэе. Одоо харин бид хүнд улбар шар багийнхан маань асуултын тайлбарыг хэлж өгөх болно. За тайлбарлаад өгөөрэй.
Буруу зүйл хийгээд түүнээсээ сайн үр давгар гарна гэж боддог хүн байдаг. Ийм хүнийг манай ард түмэн буруу үзэлтэй хүн хэмээн нэрлэж, үзэл буруудвал үйлс буруудна гэж сургасаар ирсэн. Хүний амжилттай аз жаргалтай байх хэсэг нь тухайн хүний үг, үйлдэл, сэтгэлээс хамаарна. Тухайн хүний өөрийнх нь Тухайн хүний үг, үйлдэл, сэтгэлээс хамаарна. үйлдэл сэтгэлээс хамаарна. Ойлгомжтой хүүхдүүд ээ. За бид хүн ийм гайхалтай таны мэдгүй асуулт бэлдэж ирсэн. Улбар шар баяхандаа баярлалаа хүүхдүүд ээ. Яг одоо харин Цэнхэр багийн асуулт асах сурагчийг тайлснаа өрж байна. Цэнхэр багийн хөгжөөнд дэмжиж байна уу? За одоо харин эсэргээрээ улбар шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайлснаа өрж байна. Дөнгөж сая Цэгэр багийн асуултанд хариулах 3 хоног авчлаа шүү дээ. Та харин чадах лөө? Чадна. Хэлээ нөө төгсгөөч. Цогч. Так. За номоос уншсан биз дээ. Номноос л орж ирээд байгаа асуулт тийм үү? За. Яг одоо таны асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа өрж байна. 4 5 6 нийтээ 9 үсэг гарч ирсэн байна. 9 үсгийг харах юм бол холбоо юм шиг байна тийм үү? Ааха. За тэгвэл бидэнд асуултаа хэлж өгөөч. Монгол үндэсний хоолны нэрийг бүтээгээрэй. Болоо юу? Монгол үндэсний хоолны нэрийг бүтээгэр гэсэн байна. Ингээд бүгдээ хамтаа цагийг эхлүүлцгээе. Битүүшүүлээс. Үсгэнэ. Хугацаа байх ш хангалттай хооронд ярилцж болно шүү дээ. Хооронд ярилцээ болоогүй. Ярилцээ. Эхлээд битүүшүүл юм шүү. Битүүшүүлээс Хоолны нэрийг бүтээгэр гэсэн байна. Хариулт байна уу? Чансан мах. Зүгээр хариулт бол хэлрээ. Чансан мах зүг үү? Буруу байна. За тэгвэл бүгд хамтаа үсэг нээх боломжийг гарч ирлээ. Үсэг нээх үү? Хамгийн ихний үсэг нээж үзцгээе. хамгийн ихний үсэг. Үсэг байна. За ахаад үсэг нээх боломжтой. 7 дахь үсэг. 2 дахь үгийн ихний үсэг иш үсэг гарч ирсэн байна. Тэгэхээр үсэг нээх боломжтой. 1 2 3 дахь үсгийг. За 3 дахь үсгийг нээснээр та бүхний сүүлийн үсэг нээгдэж байна. За. За. Олгон шүл. Хариулт бол Олгон шүл. зөв үү? Зөв. Улбар шар багийн хамаар асуултандаа зөв хариулж үсэг нээх боломжийг ашигласнаар 3 хоног цуглаж чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Олгон шүл гэдэг хариултыг яаж олж чад мэдсэн бэ? Ихэндээ чансан мах гэдс те. Яаж олж мэдсэн бэ? Оус хэрэгцсэн байна. Оус. Одоо Г2-ийн нэгээр амар үсгнүүдийг нээсэн эхлээд үсгийг нээгээд дараа нь ишиг нээгээд тэг Г үсгийг нээснээр үү? тэгсчээ амар тодорхой болсон. Зөв. Олгон шүл гэж ямар шүл байд юм болоо? Мэдгүй. Харж ирсэн үү? Харж байгаа. Олгон шүл гэж яг ямар шүл байдаг юм бэ? Олж мэдгээ тийх үү? За Цэнгэр багныг сонсцгоё. Хоньны гидсний шувтрах хэсэгт хэрчиж амтсан мах хийж битүүч чанаж болгосон хоол. Олгон шүл хийж үзсэн үү? Үзээгүй. Би ч үзээгүй хэдүүл тэгж байгаа гоё олгон шүл хийж идэ те. Одоо ингээ үйл болж байгаа юм чинь те. Бидээ анхаарад. Ингээд улбар шар багийн 3 хонооны эзэд болсон бай. Тэдэнд баяр хүргэе. Харин бидний гайхалтай асуулт өгсөн та нарт баяр хүргэе. Үзэгчтэй хүүхдүүд хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Энэ бол үсгээр наади. 3 дугаар үе. Үсгээр наади. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр айлбад хамгийн олон үг бүтээж чадах байна.
багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Улбар шар баг байна уу? Цэгэр баг байна уу? Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүд манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын хүрээ тулах сургуулийн гэгэн цэцэг багштай 3-ын А-ангийн Улбар шар баг болон нийслэлийн ерөнхий боловсролын хүрэл тулах сургуулийн гал эрдэнэ багштай 3-ын А-ангийн цэгэр багууд тус оролцож байгаа лээ. Ингээд бүгдээрээ хамгийн сүүлийн үеэр уулзцгаая. Тийм ээ, энэ бол үсгээр нади. Билүү. Цэгэр билүү. За тэгвэл үзэгчтэй яг одоо цэгэр багийн ээлж ингээд цэгэр багийн үсгээр наадч 3 сурагчийг таарсан өршвэн. Нэвтрүүлгээ 4-ийг мэдж байгаа те. 1 минутын хугацаанд хооронд үсгэрүүдээ ашиглаад самбар дээр үгээ бичнэ. 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ амьдуулна. Амьдус үг болгоны тоогоор 1 оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол та бүхний даалгаврын үсгүүдийг өргөх үү? Ингээд цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайсан өршвэн. Дэ им о Зөөлөд тэмдэг ирхэ а гиснитийн 7 үсэг байна. Цагийг эхлүүлэх үү? От. Эхлэе. От. Мод. Мөр. Ах. Ор. Тийм. Арх. Тийм. Хай. За. Мөр бичсэн. Мөр. Бичсэн үү? Хат. Мах. Бичсэн. За. Мах. Бох. Тохочтой. Цаг дууссан байна. За одоо 2 минутын хугацаанд та бүхэн ногоон тайзан дээр амьдуулна. Ойлгомжтой юу? Цагийг эхлүүлцгээе. Бүд. Биш от. Гараач. Тийшээ гараач гүгээчтэй. Од гэдэг үгийг авлаа. Хар. Ар гэдэг үгийг авлаа. Ам. Таяа. Оо, sen гараач. Хурдан гүгээчтэй. Морь гэдэг үгийг авлаа. Ам. Ам гэд. Мод. Ой, Дээрээс үү? дээрээс хэлтөө. Ам гэдэг үгийг авлаа. Мод. Аагаа тэгээд. Ах. Мод гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Хар. Хайр гэдэг үгийг авлаа. Хат. Ад гэдэг үгийг авлаа. Мах. Мах гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Ард гэдэг үгийг авлаа. Мах гэдэг хэлсэн шүү. Гараач хурцаач. Дох гэдэг үгийг авахгүй. Хор. Дохоо. Юм дохох. Хор гэдэг үгийг авлаа. Дах. Ах гэдэг үг гарч шүү. Ах гэдэг үгийг авлаа. Ам. За, хацарцсан. Ам гэдэг хийгдсэн шүү. За, сандарсан уу? Жаахан. Хурдан бичсэн юм бэ те? Чаг ингэдэ. Цагаас Цагаас хурдан бичсэн юм байна. Хажуунаас нь хонгор зүгээр та гэж таагур буцтай мундаг байдаг шүү. За, эсэргээрээ үсгнүүддээс асууя. За, үсгээ ямар байсан бэ? Гоёсэн. За. Ингээ гүүж үгээд харин хайр гоёсэн. За, чиний сэтгэлээ хэлээч. Ямар вэ? Хэцүү байсан. Юу нэг хэцүү вэ? Нөгөө олон гудаа гараад ээлжлээд байгаа болохоор. Толгой жоох эргээдсэн нөө тий. За, хээ үсэг чиний хувьд? Миний талгаа жахаар эргээд жахаа шицээсэн. За, зөөлөн тэмдэгт ямар байв? Хэлжсэн үг нь нөгөө сонсогдохгүй жоохон хэцүү. Зөв нөгөө найзуудах нь үгнээ сайн сонсогдохгүйсэн үү? За.
О үсэг. Хэцүү лайлаа да. Гэхдээ ер нь анги дээр та бэлдэж үзсэн үү? Үтсэн. За анги дээр хийж хэдэн оноо авцсан? Мартсан байна. Мартсан уу? За чиний хувьд? Надад бол гоё байсан. За. Тэгээд нөгөө жоохон толгой эргээд нөгөө давхцаж махцахаар надад жоохон толгой эргэсэн жоохон. Нэг бол ам гээл, нэг бол мах гээл нөгөө нэг ингээл наасаашаа болол тий. Тэн дээр жоохон сандрал үүссэн байна тий. Дайз нар гарч үг бүтээхэд ямар байсан бэ? Айгуу гоё. Гоё байсан уу? Ангитай хийхээс нь ямар юм бэ? Бас гоё. Ангитай ч яг ингээд адилхан өсөг болоод тэгж гүйжсэн үү? Цингэр багийнхныг 3 дугаар байс хэдэн оноо авсныг олж мэдхийг хүсэж байна уу? За бүгдээрээ олж харцгаая. Цингэр багийнх нь нийтээ од, хар, морь, ам, мод, ах, харь, хад, мах, ар, ард, хор, дах гэсэн нийтээ 13 үгийг зөв бүтээж багтаа 13 оноог цуглуулж чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Улбар шор багийнхан байна уу? Тийм ээ, үзэгчтэй. Учир нь тэд яг одоо 3 дугаар үеийн үсгээр наадагчийг амьдлуулах гэж байна. Ингээд тайснаа үсгээр наадч 3 сурагчийг урьж байна. За, сандарч гэнэ үү? Сандраг үз. За, амжилтсэ. За, амжилтсэ. 13-аас дээш оноо цуглуулах ёстойгоо мэдж байгаа тий? Улбар шор багийн даалгаврын үсгүүдийг харцгаая. За, гараад ирээрэй. Үсэг байна, тийш үсгсэн. Энэ үсэг Х, В, А зөөлөд тэмдэг З гэсэн нийтдээ 7 үсэг байна. Хой. Болог шүү. Цагийг эхлүүлцгээе. Зэв дараа. Хав гэж бичсэн. Ах. Ирээсээ юм. Дараа. Ац. Атац. Зах. Зах. Зам. Зам. Зам дараа. Хав. Хав. Зан. Хөрлөөч зан. Үзэгчтэй, яг одоо 2 минут хугацаанд ногоон тайсны цаг эхэллээ. Он гэдэг үгийг авлаа. Чамд хэлээ зү. Ав гэдэг үгийг авлаа. Ох гэдэг үгийг авлаа. Зэв. Чанга дээр. Ой, бро. Ой, чи зүгээр биш үү? Зэв санаа. Зэв гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Ан гэдэг үгийг авлаа. Аз гэдэг үгийг авлаа. Зах гэдэг үгийг авлаа. Зав гэдэг үгийг авлаа. Хов гэдэг үгийг авлаа. Зан гэдэг үгийг авлаа. Хав гэдэг үгийг авлаа. Хайдоосон байна. Сэтгэл хангалуун байна уу? Хангалуун. Та ангидаа үтсэн үү? Үтсэн. Хэдэн оноо цуглуулжсэн бэ? Мэдгүй. 24. Хөөх тийм үү? За, сая сансандаа юу хурч чадсан уу? Гайгүй юу? Гайгүй. Анхудаа ингэж орж байгаа болохоор ихтэйд амар сандарлан дараа нь болохоор арай жоохон тавьж. За, зөөлөний тэмдэг ямар үгэнд оролцсон бэ?
Миний харсан зайв гэдэг үгэд орчихсон те. За аа үсгүй. Аа үсэг баг тайснаар байн гарлаа ш те. Ингээл гүгэл ш. За яг ингэ нэвтрүүлэлт оролцохоор ямар байд юм бэ? Гой. Аа үсэг Дэжгүй. сандарсан уу? Жохон. Жаахан сандарсан уу? Тэгээ Болцсон. Тэгээд эхэндээ ингээд сандарч ирсэн сүүл рүүгээ ингээд хийгээд авчихсан зүгээр дасчихж байна уу те? Аха. Найзуудынх нь яриа сонсогдсон уу? Сонсогдсон. Сайн сонсогч чадчихна уу? Аха. Тэгтээ хав гэдэг хав гэж сонсоо. Аа тэгээ хойлоод чи гарахгүй ингээд хав юм бэ нэг хүлээгээдсэн юм те? Тий. За чиний хувьд Дэжгүй. дажгүй юу? Тий. Олбор шар багийнх маань он, ав, онх, зав, ах, ан, аз, зах, зав, хов, зан, хав гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зөв бүтээж 12 оног төлөвлөж чадсан баяр хүргэе. Тайцнаа 2 багийнхаа багш нарыг өргөх таатай байна. Цэгэр багийн багш гал эрдэнэ олон улбар шар багийн багш гигant цэг нарыгаа тайснаа өрье. Алган шугтаар хөгтүүдээ. Сайн байна уу та? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бид бүхэнд өөрийнхөө сэтгэлийг хуваалцаач. За сайн байцгаана уу. Сурагчдад энэ сайхан монгол хэлний чадварыг, мэдлэгийг эзэмшихэд дэмждэг энэхүү сайхан нэвтрүүлгийг зохион явуулж байгаа танаа баг хамт олонд баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ өөрөө оролцуулсанд маш их баяртай байна. За баярлалаа. Багштай баярлалаа. За та бид бүхэндээ сэтгэлээ хуваалцаач. За сайн байцгаана уу. Оролцож байгаа бүх хүүхдүүдтэй баяр хүргье. Үдээ Монгол хүн хэмжээ монгол хэлээ маш сайн сурсан байх хэрэгтэй. Манай сургуулийн онцлог болохоор гадаад хэлтэй байдаг. Тэгээд бид нар монгол хэлээгээ илүү их түлхүү үзэхийн тулд энэ тэмцээнд орсон юм. Тэгээ монгол хэл бол илүү их баялагтай, үгтэй гэдгийг нь хүүхдүүд маань эхнээсээ хэлээд ойлгож байгаад би их баяртай байна. Тэгээд ер нь цааш цаашдын бүх хүүхдүүдэд сургуулийн өндөр амжилт хүсэн ирээрөө. За баярлалаа багш нараа. За ингээд хоёр багш нартаа баярлалаа. Ингээд манай нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ өрөө те анд хэвлэлийн газрын хамтран ажилладаг үлээ ингээд хоёр багштай анд хэвлэлийн газрын явуулсан гоё гарын бэлгийг гардуулъя. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай. За ингээд анд хэвлэлийн газрын номын бэлгийг та бүхэндээ гардуулъя. За одоо харин хамгийн чухал үе буюу 3 үеийн нийлбэр оноогоор багууд маань хэд хэдэн оноо авсныг сонсгод билээ хөгтүүдээ. Тийм ээ, тэд 3 үеийн турш үг бүтээж, уйлж уншиж, таны мэдхийн асуултанд хариулсан бэлээ. Ингээд 3 үеийн нийлбэр оноогоор миний баруун гар талд байгаа улбар шар багийнхан маань 17 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Харин миний зүүн гар талд байгаа цэгэр багийнхан маань мөн адил 17 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Тийм ээ, манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар их удаан хугацааны дараа оноо тэнцсэн гайхалтай уур ухаан авьяас чадвар тэнцсэн ийм сургуулиуд оролцлоо үзэгчтэй хүүхдүүдээ бүгд баярлалаа. Баярлалаа. Одоо хамтдаа бүжиглэе. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.